анхаарал авсанд баярлалаа. Ер нь одоо ингээд уул би түрүү хэлсэн уулуурхай салбар 90 жилийн ой болж байгаа. Энэ 90 жилийн ойн арга хэмжээнд сэтгэвтэй арга хэмжээний нэг болж байгаа өнөөдрийн арга хэмжээ энд одоо идэвхтэй болсон та бүхэн талархлаа. Цаашдаа ч гэсэн уулуурхай салбар 90 жилийн ойн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох байхаа гэж найдаж байна. Тэгээ уулуурхай салбар Монгол улсад үүс зохицсны 90 жилийн ойн баярын мэндийг энд ашиглах бас төвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За эрхэм мэдлэгтэй та бүхний энэ өдрийн мэндийг эрен мэдчилж. Тэгээ мэргэжлийн хяналтын байгууллага энэ удирдлагын шин тогтолцоо нэг төрөнд хөдөлмөрийн аюулгүй байдал энэ шин загвар энэ үндэсний шин бодлогыг бол талархан дэмжиж байгаа. Тэгээ талархан дэмжиж зогсохгүй энэ арга хэмжээнд мэргэжлийн хяналтын ерөнхий газар албан ёсны дэмжигчээр оролцож байгаа. Өнөөдрийн энэ хорлын ажиллагаанд манай хот хөдөөгийн 35 хөдөлмөрийн хяналтын байцаагч нар бас оролцож байгаа. Бид одоо өөрснөө талархан дэмжиж энэ арга хэмжээнд санал бодлоо солилцоо зогсохгүй мөн одоо өөрсдөө хамтарч ажилладаг мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө ажилладаг олон улсын байгууллагууд тухайлх юм бол бүгд найрамд Солонгос улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын агентлагийн төлөөлөгчийг урьж оролцуулж байгаа. Мөн Оросын албаны улсын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хөдөлмөр эрхлэлтийн албаны төлөөлөгчтэй бас урьж оролцуулж байгаа. Ингээд одоо энэ өнөөдрийн баг хурал хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа нэг төрөнд хөдөлмөрийн аюулгүй байдал энэ үзэл бодолтой дэмжиж одоо оролцож байгаа бүх одоо аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд манай ажиллагч нар мөн инженер техникийн ажилчдаа оролцуулж байгаа. За мөн одоо ажилтнаараа оролцуулж байгаа бүх хүмүүст одоо маш баярлалыг талархаж байна гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээ миний мэдээлэл бол энэ уулуурхай салбарын аюулгүй ажиллагааны өнөөгийн байдал энэ одоо хууль хэрэгжилтэн дээр хяналт тавьдгийн хувьд ямар шиг төвшөнд байгаа юм. Энэнтэй та бүхэнтэй санал бодлоо хуваалцах. За тэгээд мөн одоо цаашд одоо бид яах ёстой вэ гэдэг дээр бас санал бодлоо ярилцах юм аа. Тэгээд энэ миний өнөөдрийн мэдээллийн агуулга нь бол үндсэндээ өнөөдрийн одоо уулуурхай байдал. За тэгээд бид олон улсын конвенцаар юу хүлээн зөвшөөрөд юуг нь хэрэгжүүлэх гээд бид одоо бас зүтгээд байгаа. Тэгээ одоо Монгол улсад хэрэгжүүлж байгаа тэр хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн хууль, энэ орд эдгэгч нар ярьсан энэ хуулийн дээр мэргэжлийн хяналтын байгууллага ямар хяналтыг тавих гээд байгаа. За тэгээ үйлдвэрийн ослон мэргэжлээ шалтгааллах өвчний шалтгаан хүчин зүйл нь Монголд өнөөдөр ямар ч байгаа. За ингээд урьдчилан соёлгөлөх соёл энэ хамтын ажиллагааг бичүүлэх гэсэн энэ асуудал дээр та бүхэнтэй санал бодлоо солилцох гэж байна. За та бүхэнд хэлж байгаа Монгол улс бол уулуурхай салбарыг хэрэгжүүлэх салбар болж байгаа. За эдийн засгийн хувьд ч гэсэн нөлөөлөл бол асар өндөр болж байгаа. Тэгээ энэ хэрээр одоо бид бол хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд сөргөнөлөд багтаа энэ техник, технологи энэ бүхнийг нэвтрүүлэхийг бол төр засгаас бол чухалчилж байгаа. За энэ дээр ч бидний хяналт бол одоо бас чиглэж байгаа гэж ойлгож байна. Тэгвэл энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдэг маань одоо юу хэлээд байгаа гэхээр одоо үйлдвэрлэл үйлчилгээний явцад техник, технологийн үйл ажиллагаанаас шалтгаалаад энэ ажилчин тэр хүний эрүүл мэнд, хим, физик, биологийн болон сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөснөөр тэр ажилтны мэдрэл сэтгүүл өөрчлөлт, хөдөлмөрийн чадвар уурах, өвчлөх, ослоорохоос сэргийлэхэд чиглэсэн энэ цогц арга хэмжээ л гэдэг. Энийг одоо нэгнээс нь салахын аргагүй ийм цогц арга хэмжээг л одоо төлөвлөж явуулах хэлээд байгаа. За бид бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хангахын зорилгыг бол бид одоо ажил хөдөлмөрөөр эхэлж байгаа ажилчин бол эрүүл байх ёстой. Хөдөлмөрийн чадвараа бол хэвээр хадгалж явах ёстой. За тэгээд эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх ёстой. Энийг л хангахад одоо орж байгаа. За энэ чиглэлээр энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бол за ижгөрөн ийм менежментийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх гол нь одоо хүн төвтэй хүнээ хамгаалсан энэ одоо менежмент удирдлагын тогтолцоог одоо хэрэгжүүлэх ёстой гэж бүлдүүлэх ёстой явдал юм аа гэж ойлгож байна. Тэгээ өнөөдрийн энэ хурал дээр баг хурал дээр миний одоо илтгэлийн төсөл яригдах зүйл бол соёл хамтын урьдчилан сэргийлэх соёл хамтын ажиллагааг бид одоо бүтүүлэх ёстой байна гэсэн саналыг дэвшүүлэх гэдэг. Тэгээ энэ урд дэлгэцний яран дээр ярьсан бид олон улсын хөдөлмөрийн байгууллага гэдэг байгууллагт бол энэ 1968 онд бол Монгол улс элсэн орсон байна. Тэгэхээр олон улсын байгууллагын өмнө энэ хүний хамгаалах асуудлаар бид үүрэг хүлээсэн гэж ингэж ойлгож байна. Үүрэг хүлээсэн энд нэгдээ орсон Монгол улс. Тэгээд 97 онд бол бид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй үйлдвэрийн орчныг сайжруулах тухай
150 дугаар конвенц нэгдээ орсон. Монгол улс нэгдээ орсон энэ том конвенцүүд энэ конвенц байгаа. За бид цаашдаа хэд хэдэн конвенцийг судалж байгаа. Энэ 161 дугаар конвенц, 81 дугаар конвенц, 174 дугаар конвенц. Энийг бол одоо нийгмийн хамгааллын яам, одоо холбогдох яамнуудтай хамтран энэ конвенцүүдэд нэгдэн орхон ач холбогдлыг бас таниулах. За олон улсын хөтөлбөрийн байгууллагатай хамтран ажиллахлаар бол бодлого чиглэлтэй ажиллаж байгаа. Бодлого чиглэлтэй ажиллаж байгаа. За хууль эрх зүйн байдлын тухай түрүүн одоо бас Израиль гэж хүчний яамнууд тодорхой ярьсан. За бид одоо ерөөсөө Монгол улс бол бас хөтөлбөрийн аюулгүй байдлыг үндэсний хөтөлбөртэй оронд тооцогддог. Үндэсний хөтөлбөрийг бол 1997 онд батлан хэрэгжүүлсэн. 3 үе шатаа хэрэгжүүлээд одоо явж байна. 4 дахь одоо үндэсний хөтөлбөр бол бэлтгэгдээд бэлэн болоод байна. За мөн одоо хамгийн гол зүйл бол энэ 2008 онд батлагдсан хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл хонд тухай байна. Энэ хуулийн хэрэгжилтийг л одоо бүх төвшөнд энэ хангах энэ хүрээнд л одоо бид хяналт шалгалтыг төлөвлөж байна. Ер нь хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сайжруулахтай холбогдсон 10 гаруй хуулинд бол заалт байдаг. Энэ заалтын хэрэгжилтэнд хөтөлбөрийн хяналтын байцаагчид хяналт тавьж ажиллаж байгаа гэж байна. За тэгээ 99 онд бол хөтөлбөрийн нийгмийн зөвшлийн 3 талд хороо гэж байгуулсан. Бид энийг зөвхөн одоо төр юм уу бодлогын хэмжээнд эсвэл ажил олгогч эсвэл ажилчны гэж одоо ингэж ярих аргагүй юм гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ 3 талд бол заашгүй оролцож байж энэ асуудлыг бол дээр бол одоо хамтран ажиллах хэрэгтэй маа гэсэн энэ үднээс 3 талд үндэсний хороо гэж байгуулагдсан. За мөн хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний одоо хороог бол нийгмийн хамгааллын яамны дэд бол 2009 онд байгуулагдаад ингэж ажиллаж байгаа. За Монгол улсад бол олон улсын одоо чиг хандлагад баримжаалсан хөтөлбөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн бидний одоо тооцоолж гаргаснаар бол 120 стандарт бол байна л гэж байгаа. За зүгээр энийг зөвхөн хэрэгжүүлэх ажил энэ стандартаа судлах ажил маань харин ямар төвшөнд байгаа гэж бас жаахан таарах байна. За төрийн хяналт шалгалтын тухай хуульд бид 2010 онд бол өөрчлөлт оруулсан. Энэгээрээ бид одоо үндсэн зарчмаа бол тогтч авсан байгаа. Тэгэхээр мэргэжлийн хяналтын одоо газрын үүрэг оролцохтой хүний амнаас нийгмийн болон орчны аюулгүй байдал бол бусад аливаа сонирхол зорилгоос илүү дээрээс энэ үндсэн зарчмыг бид байж ажиллаж байгаа. Энэ хэмжээ. За дараагийн одоо зүйл мэдээлэл бол энэ үйлдвэр ослын мэргэжлийн шалтгаан хөвсөн шалтгаан хүчин зүйл юу байна гэдэг. Энэ олон тоонуудыг та бүхэн ярьсан. Ерөөсөө энэ уул уурхай гэдэг бол өөрөө аюултай, эрсдэлтэй ажил мэргэжил гэдгийг бол дэлхийн захинд бол зөвшөөрөд байгаа. Уул уурхай салбарт бол 50,000 хүн ажиллаж байна гэж байгаа. Энийг бол одоо бас зарим мэдээлэлээр бол нэмэгдэж байгаа 100-аад орчим мянган явж байгаа гэж ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол аль бисны таваар 50,000 хүн гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ аюултай ослын мэргэжил гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Тесрэмтгий байдлыг ашигладаг, үргэлж байнга энэ эрсдэл байнга дагуулж байдаг. Дээр нь одоо агаар байна, тоосжилт байна. Тэгээ газрын дор байна. Агаажуулт байхгүй, гэрэлтүүлэг байна гэх ингээд газар хөдлөлт гэдэг, улсад нурлт гэдэг. Ийм ажил мэргэжил учраас энэ дээр үнэхээр одоо аюулгүй байдлын талаар тогтолцооны талаар үнэхээр одоо тэр хүнээ тэргүүн тавиад ингээд ажиллахгүй бол болохгүй байнаа. Тэгээд нь бас Монголд нэг зүйл байгаа. Энэ бол бичил одоо уурхайг нэрлээд байгаа. Зүгээр гар аргаар ашиглах болгох шээ. Энэ одоо бас аль бисны уурхайд ажиллаж байгаас бас дутгааргүй хэмжээний одоо хүмүүс ажиллаж байгаа. Энэ дээр хөдөлмөрийн аюулгүй байдал маш хүнд байгаа. Энэ урд илтгэл тавьсан хүмүүс хэлээ. 30,000 хүн ажиллаж байгаа гэж ярьж байгаа. Зуны үйлрэлд бол 70,000 болдог гэж ингэж албан бусдаагаар ярьдаг. Энд одоо ганцхан журмаар зохицуулж байгаа. Энэ 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан. Хуваар ашиглалт бол олбор шийдлийг үйл ажиллагаа зохицуулах журам. Энэ журмаар бол аюулгүй ажиллагааг зохицуулж чадахгүй байгаа. Ерөөсөө болохгүй. Энийг одоо бид хүлээн зөвшөөрсөн байгаа. Би ганцхан жишээ хэлье. Надахын өөрснөө урахад 200 гаруй ам байдаг. 200 гаруй ам гэдэг маань 200 гаруй одоо бичил уурхай байна гэсэн үг. Энд 2500 гаруй нэлээд өндөр ачаалттай үедээ ажилладаг. Тэгэхэд жилд дунджаар одоо 17 хүний амнаас ирсдэг. Энэ зөвхөн ганц уурхай дээр. Тэгээ 2011 онд бол 18 хүний амнаас ирсэн байна. Энд ерөөсөө уул уурхайн дүрм журам норм гэсэн юм ерөөсөө байхгүй. Ийм учраас энэ бол осло өдрөхөн одоо гарч байдаг давтагч байдаг юм болж байна. Энэ бол одоо бидний анхаарлыг маш төвд байгаа. Энийг бүр нэг үсээ хорж болдгоо гэж одоо олон улсын байгууллагч гэсэн бидний зөвлөгөө. Би тэгээд энэ дээр хяналт тавих бай. Тэгээд дүрм журмыг одоо бас биелүүлэх, хэрэгжүүлэх тал дээр бас арга хэмжээ зохион байгуулалт ингэ оролцоод байгаа.
Тэгээд энэ ослол нь болохоор өнгөрсөн оны ослол болохоор ерөөсөө 72% нь ерөөсөө угаар зохиосон. Агаар бүдэлтээс болсон гэж. Тэгээд энэ агаар бүдэл систем нь энэ зураг дээр харагдаж байна. Бичил уурхай агаар бүдэл систем. За мөн ослын 16% нь оролт. За бэлтгэний асуудал гэдэг тэр уул уурхай маань байдал ингээ харагдаж байгаа. Энийг бас ярихгүй байж болохгүй. Зүгээр аль биесний уурхай асуудал ярьж байгаа гэсэн бид энэ уурхайг бас Монгол хайчилж болохгүй. Ягаад гэвэл 30 мянган хүн ажиллаад байгаа учраас. Тэгээд энийг бас таагүй хэлж байна. За 11% нь бол энэ нэг айтер гибот гэдэг нэг тороос мороосонд оролцлоо. Ингээд аслаар байгаа. Тэгээд онцлог ингээд зохиолсон байсан. Тэгээ ер нь бол үүлдэр ослын тогтвороо нэлээд тодорхой хэлсэн чи би та бүхэнд их олон юм ярихгүйгээр энэ уул уурхай дээр бол сүүлийн 7 жилийн байдлаар гаргасан тооцоо явж байгаа. Энэ бол аль биесний тоо гэж хэлж болно. Статистик тоо. 573 хүн ослд орсон, 173 хүн нассан гэсэн ийм статистик тоо байгаа. Ер нь хамгийн өндөр нь уул уурхай барилгын салбар байгаа Монголын хувьд. Тэгээд үүлдэр ослын одноос 661 хүн нас орсон байна. 7 жилийн байдлаар 1321 хүн бол мэргэжлийн өвчнөө тохиолдол шинээр бүртгэгдсэн. За энэ үүлдэр ослын мэргэжлийн шалтгааллах өвчнөө даатгалын сангаас 83 тэрбум энэ бол шууд зардал. Ийм зардал гарсан. Энэ зардлын таа эдийн засгийн ямар одоо хөрөл байгаа юм бэ гэдгийг хэлэх гээд байгаа юм л да. Тэгээд шууд бас зардал нь бол энэ олон улсын аргачлалаар бол 4 дахин их байдаг гэх юм бол 4832 гээд 320 тэрбум төгрөгийн зардал гардаг юм байна. Ийм ослын зардал гэж. За энэ одоо яг уул уурхайг нийт ослтой харьцуулсан тоо байгаа. Зүгээр одоо сүүлийн 7 жилд 3115 хүн ослд орсон 573 уул уурхайн салбарт гэх жишээ нэ. Энэ дээр одоо харахад бол хөдөлмөрийн чадвар төл алдалт за өөр ажил хийчих гээд ингээд уул уурхай бас ингээд хүнийг одоо насаар нь ажиллах тийм болцоо байхгүй ажил та. Ерөөсөө мэргэжлийн шалтгааллах өвчний одоо зонглох нь уул уурхай салбарт байж. Гэтэл манайх одоо тодорхой хэмжээнд ажиллуулаад шилжүүлэх асуудал ерөөсөө уул уурхай салбарт сүүлийн 7 жилд огт гараагүй гэсэн юм тоо гарч байгаа байхгүй. А мэргэжлийн шалтгааллах өвчл болох тэр 1300 тохиол бүртгэгдсэн гэсэн тоо. За бид одоо ослын шалтгааныг бас 7 жилээр эндээс ганцхан тэр уул уурхай зам дээр би хэлье гэж бодож байгаа. Ерөөсөө аюулгүй ажиллагааны арга барил суралцах. Ерөөс хүнээс шалтгаалсан, хүний хүчин зүйлээс шалтгаалсан ослон ерөөсөө дийлэнх нь буюу 151 тохиолдол гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд дээр нь нөгөө уул уурхай чинь уналт нооролт гэсэн юм их өндөр байдаг. А гуравт нь болохтой технологийн процесс өртсөн гэдэг. Нөгөө технологийн дагуу уул уурхай ашиглаж явагдахгүй байна гэсэн. Инээс болоод л ослын шалтгаан гаргаад байна гэсэн юм харуулж байна. За тэгээд ерөнхий одоо тэр 7 жилийн судалгаагаар ослыг ингээ харах юм бол тэр уналт нооролт бол 24% хамгийн өндөр. За тэгээд тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээ шалтгаалсан болох тэр 21.1%-тай дараагийнх нь за аюулгүй ажиллагааны арга барил гэдэг нь одоо бас энэ 17.6%-тай байгаа гэж харагдаад байна. Энэ одоо гурван одоо шалтгаан ослын шалтгаан болоод байна. Уул уурхайн салбартай гэдгийг бас таагүй танилцуулж байна, мэдээлж байна. За тэгээд энэ нийт одоо бид 3115 осл дээр ингээд ослын хүчин зүйл юунаас болоод байгаа юм бэ? Энэ шалтгаан хаанаас гарч ирээд байгаа юм бэ гэдгийг ингээд үзэхдээ хүний хүчин зүйлээс 70% шалтгаалаад байгаа. Гэхдээ бид энэ аюул ослын эрсдлээс сэргийлэл гэж үзэх юм бол хүн төвтэй нэг төрөн тэр хүнээ гэсэн юм бодлого одоо хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэсэн юм бодлоготой байж байгаа. Энэ тогтолцоор бол менежментийн энэ тогтолцоор бас шилжих хэрэгтэй байна гэж ойлгож байна. За энэ одоо сүүлийн үед гарч байгаа томоохон ослууд уул уурхай дээр ослууд гэхэд энэ Багнуур дээр гарсан ослууд бол энэ 4 жил дараадан гарсан осл байж байгаа. За мөн одоо сүүлийн үед тэр нүүрс тээвэрлтийн 5-7 нүүрс уурхаас тэр нүүрс тээвэрлтийн замд гарч байгаа ослууд үнэхээр одоо анхаарал татж байгаа. Жилд ойролцоогоор 23 хүн амнаас эрсдэлтэй байгаа. Ийм тоо байгаа. За дараагийнх нь бол одоо энэ нүүрсийн томоохон уурхаанууд гарч байгаа. Одоо энэ том одоо хамгийн сүүлийн тоног төхөөрөмжийн энэ одоо штат байгаа. Энийг бид одоо учир шалтгааныг бид одоо одоохондоо бас олж илрүүлээгүй байна. Жишээ нь одоо энэ нэг том Монгол улсад хамгийн том төхөөрөмж ингээд багахад байгаа. Энэ экскаватор гэх чинь бол 2 одоо Монгол улсад шатсан ийм осол гарч байгаа. Тэгээд ослын хүчин зүйл шалтгааныг нь бол тодорхой тайлбарлсан бидэнд одоо бас юм мэдээлэл ирүүлээгүй байна. За тэгээд энэ ослын шалтгаан юунаас болоод ингээд учир шалтгаан юу вэ гэдгийг бид тогтоож байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Урьдчилан сэргийлэх ажлыг одоо төлөвшүүлэх хэрэгтэй байна.
Энэ дээр бид одоо тэр урьдчилан сэргийлэх соёл гэдэг юмыг тэгээд хамтын ажиллагааг бүрдүүлэх хэрэгтэй байна гэсэн ийм зөвлөлт төрөөд байгаа юм л да. Тэгээд энэ ерөөсөө бид хамтын ажиллагааг ерөөсөө нэг дарга юм уу? Нэг аюулгүй ажиллагааны инженер энэ аюулгүй ажиллагааг бий болгочдөг юм байна. Ерөөсөө тэр ажилчдын оролцоотойгоор бүхэн оролцоод хамтын ажиллагааг ингээ бүрдүүлээд тэр соёлыг л одоо үнэ зүйлсийг л одоо бид хүндэтгэж чадах юм бол хамгийн үр дүнтэй менежмент байдаг юм байна. Энэ судалгаан дээр харагдаад байгаа. За энэ ерөөсөө энэ одоо хамтын ажиллагааны энэ менежментийг бид бүрдүүлж чадах юм бол за амжилттай ажиллаж чадах юм байна. За гэж ойлгож байгаа. За энэ нөгөө бидний хуучны босоо тогтолцоо менежментийн босоо тогтолцоо гэдэг бол ерөөсөө урууд хуурсгалтай болчихжээ гэдгийг бол харагдж байгаа. За аюул үүсгэх эрсдлийг бол нэмэгдүүлдэг юм байна гэсэн ийм судалгаа байдаг юм байна. Тэгээ яагаад ингэдэг юм бэ? Ажилчдад их хэмжээний эрсдлийг үүсгэх юм байна. Ингэснээрээ хяналтаа алдахад өргөдөг юм байна гэж ингэж. За тэгээд энэ байнгын стресстэй ийм нөхцөл үүсгээд байх юм бол дээрээс одоо нэг дарга тушаал өгвөл үнэхээр нэг хуулийг хэрэгжүүлгээд ингэснээрээ аюулгүй ажиллагааг одоо урьдчилан сэргийлэх ийм арга хэмжээг бол төгс болж чаддгүй юм байна. Тэгээд тэр стресс үүснээр бол энэ хоёр байдал одоо энэ дааврын гинжин орууд сэтрээд юм байна. Энэ адреналин, кортизол гэдэг юм. Энэ бол хүний эрүүл мэндэд одоо аюулгүй байдал болосноор ослогийн орох алдаа дутагдал гарах тийм ээ хэмжээг үл эсгэх юм байна. Гэтэл хүний бие организм болохтой багаахан хэмжээний стрессийг хүлээн аваад түүнийг гаргаж явах юм бяцлал зохицуулалттай байдаг юм байна. Гэтэл тэрнээс нь давсан нөгөө гинжин урууд үүсгэсэн тэгээд ийм стресс өгчтэй зүрх судасны эмгэг гэдэг юм байгаад байдаг юм байна. За тэгээд харвалт гэдэг ингээд цуд сатуур гэдэг ийм нөлөөлөлтөд стрессийн нөлөөлөлтөд ийм одоо физиологийн нөлөөллийг үзүүлээд эхэлдэг юм байна. Тэгэхээр бид аюулгүй ажиллагааны менежментийг бүтцэлдэг юм дээр бол тэр уламжлал дээрээс доошоо тогтсон пирамидыг бол энэ арга барил бол явахгүй нэ гэдгийг бол одоо хараад байгаа. Энэ Английн судлаачдын судалгаагаар бол ерөөсөө ийм тогтолцоо бол доод ажилчид одоо яг үйлдвэрлэл дээр явж байгаа яг уурхайгууд ажиллаж байгаа энэ ажилчид юм уу? Тэр аюулгүй байдал дээр ажиллаж хамгийн аюултай нөхцөлд ажиллаж байгаа ажилчид бол байнгын стресс, доктортой байнгын стресс үүсгэж байдаг юм байна гэсэн ийм судалгааны дүн байдаг юм байна. За тэгээд бид одоо ерөөсөө энэ ослын гэмтлийн судалгаанаас үзэхэд бол 60-аас 80% нь бол энэ ажлын байрны стрессээс болдгоо гэж ингэсэн ийм судалгаа байдаг юм байна. Энэ одоо орны судалгаанд үзүүлж харсан юм байгаа. За тэгэхээр бид яах ёстой юм бэ гэхээр ерөөсөө хүнээ төлөвшүүлэх, хүнээ судлах, за хүнээ бүх одоо ажилчдаа бүх хүмүүсийг энэ аюулгүй ажиллагаанд оролцуулж явах хэрэгтэй байна гэсэн. Ийм юм хэлэх гээд байгаа. Зөвхөн хүнийг одоо биеийг хамгаалах биш, сэтгэл санаа, физиологийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна. За тэгээд аюулгүй ажиллагааны соёлын талаар бол янз бүрийн тодорхойл байдаг юм байна. За ерөөсөө хамтын ажиллагаа, найз нөхөр, бие биендээ итгэл, энийг төлөвшүүлэх. За эндээс л одоо хамтын ажиллагаа харилцааны бий болгодог, бие биенээ сонсдог, бие биенээ хяндаг, бие биендээ одоо өгдөг. За ингэснээр бид одоо аюулгүй ажиллагаа бүрдүүлж болох юм байна гэх. Тэгэхээр нөгөө пирамидыг өөрчлөөд бид ерөөсөө ажилчдыг айл болохоор энэ аюулгүй ажиллагааны хяналт, энэ аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд оролцуулах хэрэгтэй байна. За энэ бол хөрхөлтэй шин загвар, энэ загварыг бол нөгөө тэр шин загварын Кейнсийн одоо загварын мод гэж нэрлэдэг юм байна. Энэ тухайд би та бүхэнд хэлхийг хүссэн. Ер нь бол одоо бид менежментээр харилцааны хэвийн байдлыг хангаж тэр бодгол хүний тухайн мэдлэг соёлыг бий болгож чадвал ажилтны аюулгүй, эрүүл таатай одоо тэр сайн сайхан орчныг бий болгож болно гэж үздэг юм байна. За миний мэдээлэл энэ байна. За